Санжид дарга тэр жилийн дундуур төсвийн алдагдлыг хин хаана тийм юм ярьсан юм бэ? Тийм ойлголт байхгүй шүү дээ. Тэрийг нэг зүү тайлбарлал л да. Төсвийн алдагдлыг чинь жилийн эцэст ганц удаа гардаг л гүйцэтгэл болохоос жилийн дундуур орлого бүрдүүлэлт за нөгөө талдаа над төсвийн хуурийнхаа дагуу зардал явж байгаа. Тэр зөрүү чинь 4 сан дээр л одоо ачаал болж очдөг болохоос энэ чинь бол алдагдал биш байхгүй юу? Тэрийг зөв тайлбарлал л да. Тэгэхгүй нэг буруу мэдээлэл өгöd нэг алдагдлалд орсон юм шиг нэг жил болгонд нэг юм яваад идэг. За сангийн яамны төсвийн бодлого төлөлтийн газрын дарга Санжидорч. За улсын хурлаас бол төсвийн мэдээлэл дээр бол тухайн жилийн алдагдлыг бол баталдаг байгаа. Тухайн жилийн нийт орлого, бүтэн жилийн туршид орлого, бүтэн жилийн туршид нийт зарлагаас бол явдаг. Сар болгоны хувьд бол орлого зарлагын зүрх бол өөрөө мөнгөн хөрөнгөний менежмент буюу кэш флоуын хүрээнд бол явагдаад явдаг байгаа. За манай улсын хувьд бол улирлын чанартай орлогын бүрдэлтээ хөлдүүлээд за энэ орлого маань бол ингээд ихсэж багасаад явдаг. Зарлага маань бол харьцангуй доктортой байдлаар ингээд явдаг. Жилийн эцэстээ бол бид нар энэ алдагдлаа бариавдаг. За сангийн яамнууд бол алдагдлаа бол алдчихсан тохиолдол байхгүй. Жилийн эцсээр бол ямар ч тохиолдолд энийг ингээд барайл гараад явах. Ийм л зүйлт. Баярлалаа. Төрийн нэрийн бичгэнд хоёр төрийн нэрийн байхгүй юм уу? Анар төрийн нэрийн бичгээр байна уу? За би хоёр төрийн нэрийн бичгээрд анхааруулж юм хэлэх гэсэн юм аа. За юунэт бол Монгол улс эдийн засгийн хөгжлийн яамтай болоод одоо 5 дахь жилийнхаа нүүрийг үзэж байна. Одоо эргэж ийм яамтай болсон гэсэн үг. За одоо оруулж бидний хэлцэж байгаа энэ асуудал бол макро төлөвлөлтийн асуудал. Өөрөөр төсвийн хүрээ гэдэг маань төсвийн хүрээ гэдэг нэртэй боловч энэ 2027 оны Монгол улсын макро эдийн засгийн төлөв байдал зорилт ямар байх вэ гэдгийг хэлцэж байгаа. За энэ дотор цөөхөн тоо байна. 9-10 тоо байна. Би хоёр төрлийн нэрмчээс өгн асуух гэсэн юм аа. Ажлуудаа хоорондоо ялгаж салгаж байгаа үсттэй гэдэг. Сангийн яамны төрлийн нэрмч нар өмнө сангийн яамд байж байгаад эдийн засгийн хөгжлийн яамд байгаад тэгээ одоо буцаа сангийн яамд ирж байгаа залуу байгаа. Өнөөдөр жишээ нь оруулж ирж байгаа төсвийн энэ макро тоонууд дотор орлогын доод хэмжээгээд байж байгаа. Зарлагын дээд хэмжээгээд байж байгаа. Өөрөөр хэлбэл макро төлөвлөлт хийдэг энэ бүхэл бүтэн институт маань сангийн яамны олж ирэх орлогыг төлөвлөж өгдөг гэсэн үг. Тэрнээс биш сангийн яам энэ орлогыг төлөвлөдөггүй. Эдийн засгийн одоо төлөв байдал, энэ суурь нөхцөл байдалтайгаа уялдуулж эдийн засгийн хөгжлийн яам энэ орлогоо төлөвлөдөг байгаа. Анар төрийн нэрийн бичгийн дарга. Энэ дээр мэдэж бодлоод байгаа зүйл байна уу? Мэдэхгүй бодлоод байгаа зүйл байна уу? Яг нь сангийн яам орлогын төлөвлөлтөнд нь саналаа л өгдөг байх. За ирсэн тоогийн орлогыг бүрдүүлэх гэж энэ сангийн яамны орлого бүрдүүлдэг харьяа институтсууд гайл татврын байгууллагууд энэ хэдэн байцаагч нар маань өдөр шөнөгүй хоол нойргүй явдаг. Ийм зүйл байдаг. Тэрнээс биш сангийн яам энэ зардлаа багтаах гээд санхүүжилт болох гээд орлогоо хиймлэр өсгөөд явдаг ийм зүйл огтоос байхгүй. Эдийн засгийн хөгжлийн ямар орж гарахаараа сангийн яамныхаа ажлыг мэдхий байж тийм шиг байна. Тэр анар дарга одоо хаана газар суугаад сонсож байгаа болов уу гэж ингэж бодож байна. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам макро төлөвлөлтөө энэ намар засгийн газар за тэрэн дотроо сангийн яам микро төлөвлөлт буюу салбар хоорондоо төлөвлөлт эдийн засгт оролцогч төсвийн эргэлэн захирч нарынхаа төсвийг нарийн хийж багтаах гэж боож орж ирэх байна. За энэ ялгаануудыг их сайн ойлгоорой гэж захий. За тэгээд нэг асуулт байна аяхаар сайда. Одоо уг нь боломж байгаа дээр бидний ашиглаад аваасаа гэж бодож байна. Юу вэ гэхээр 2 жилийн өмнө засгийн газраас улсын хурлд мэдүүлсэн 200 гаруй хуулийн жагсаалт байгаа. 208 хуулийн 1080 заалт бүхий аль хэдийн одоо төсвийн зардлыг хуваарлцсан салбарын ийм хуулиуд байгаа. Энийг бид нар эргэж харахгүй, эргэж оролдохгүйгээр нөгөө төсвийн төлөлтийг хязгаарлана. Төсвийн хязгаарыг одоо
дотоодын бүтээгдэхүүний 25% багтаана гэдэг чинь дахиад яг үлгэр болж үлдэн шүү. Энийг их хурлын гишүүд бид өөрсдөө салбарын төлөөлөлтүүд энийг мэдрэх ёстой. Төсөв төлөөд байгаа чинь төсвийн төлөвлөлтөнд биш ээ. Эндээс бид нар салбарын баахан зардлыг нь баталгаажуулсан, хуваарлцсан, хууль батлаад байснаас болж байгаа. Энийг бид эргэж хармаар байгаа. Нөгөө олон одоо 90 хэдэн ажлын хэсэг их хурл дээр байгуулагдсан байлаа. Харамсалтай нь тэрэн дотор энэ одоо салбарын тавьсан байгаа энэ зардлыг хэмнэх илүү дутуу энэ одоо эдгээр юмнуудаа зохицуултыг эргэж харах нь нэг ч байхгүй байгаа юм байна. Тийм учраас тэр хурлуудаа оруулж ирэх үү энэ хоёр сайдаа. Намар одоо төсөө цуг өргөн барихтаа та нар зоригтой энэ 50% бариад ороод ирээч. Уган сая энэ төсвийн хүрээтэйгээ дагаад ороод ирэлцсэн байсан бол энэ хавар хэлэлцээд намар төсөө өргөн барихт чинь ганцны хуулийн уг нь амжаад баталчвал зардлаа бууруулахад чинь нэмэртэй байсан байхгүй. Одоо та нарын энэ зардал бол за нэг айхтар макро бодлого гэж баг байхгүй дээ. Тэр олон хуулиуд дээр хуваарлцсан байгаа зардлыг л яаж багтаах вэ гэдэг л нэг ийм л тоо бодож орж ирж байгаа. Тэрнээс үгүй бодлого гэх юм үнэндээ байхгүй. Тэр хуулиудаа яах вэ гэдгийг нэг та нар хэлээд тэгэж ямар төлөвлөгөө байгаа юм. Хэрвээ тэрийг хийж чадахгүй бол бид ямар ч одоо төсвийн шинжилэл, төсвийнхөө одоо зардлыг бууруулна, хэмнэлт хийнэ гэдэг ямар ч ойлголт байхгүй, чадахгүй. За хэн хариулах вэ? За ажлын хэсгийн 5 номер энэгээр сайд. Энэ таны ярьж байгаа тун зүйтэй санал. Нийт 208 хуулиар зардлыг хуульчилсан. Зөвхөн цалин гэхэд салбарын 30-аад хуулиар цалингийн өсөлтийг ингээд байнга уйчихсан. Тэгэхээр энийг нийт зардлын дээрээс нь цалингийн энэ тэтгэвэр тэтгэмж дотроо үлдэр бас олон асуудлууд байгаа. Нэг мөр зэгсэх асуудлыг хийхгүйгээр яг саяны жавхлан даргын хэлж байгаа төлөв үнэ. За энийг бол зэгслэхийн төлөө засгийн газар ажиллана. За ингээд ерөнхий сайд өргөгсөн 4 чөлөөлтийн бодлогын хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх, ер нь төр одоо засгийн газар ялангуяа хамгийн түрүүнд бүх хэмнэлтийн бодлогыг өөрөөсөө эхэлж байгаа. Ажлын хэсгүүд гарцсан засгийн газрын давхарцсан чиг үүрэг, бүтцийн уян хатан одоо уялдаатай үр ашигтай байдал дээр нэг бүрчлэн салбар бүрээр дүн шинжилгээ хийж байна. Ингээд энэ намар төсвөн өргөн барихад нэлээд ахиц дэвшил гарсан, нэлээд үр ашигтай бизнесээ дэмжсэн, хувийн хвшлээ дэмжсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, эдийн засгт төрийн оролцоог нэлээд бууруулсан, төрийн өмчийн компаниудын менежмент хувьчлын асуудлыг урагшлуулсан ийм бодлогын эрс өөрчлөлтүүд орж ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Нөгөө талаас энэ төсвийн хүрээ бас өөдрөг гэд гишүүд яриад байгаа бас тийм тал бий. Эн чин засаг зорилт тавьж байна. Улс орны урагшлуулыг хөгжүүлье, инфляци бага байлгая, эдийн засгийн өсгөе, төсвийн орлогыг нэмэгдүүлье, орлого нэмэгдсэн хэмжээнд бол зарлага нэмье, зарлагын хүрээндийн цалин тэтгэврээ бас нэмчихье гэсэнд л зорилт буюу засаг даалгавар аваад байгаа юм. Жохон өөдрөгөө шүмжил байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол их хурл энэ баталж өгөө засгийн газар шахах хэрэгтэй. Энэ зорилттой биелүүл. Энэ зорилт шүү дээ. Энийг хэрэгжүүлэх төлөө засгийн ажиллах хэрэгтэй. Тэрнээс баг болгоод инфляци өндөр тавиад оруулал эсрэгээрээ энэх муу засгийн газар байхгүй юу? Засаг бол сайн болохын төлөө тэмүүлж байгаа бодлогоо оруулж ирж байгаа. Нөгөө талаар чинь гадаад дэлхийд дахин Монгол улсын эдийн засгийн төлөв байдал, засгийн газрын бодлого, хөрөнгө оруулалт орчин чинь ингээд бас энэгээр дамжиж мэдээлэл төгж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зорилттой хэрэгжүүлэх төлөө засаг өөрөөс хамаарах бүгдийг хийн, дайчлан, зүтгэн. Ийм учиртай маа гэж. За тэгвэл тэр нэр 200 гаруй хуулийн жагсаалтаас намар төсөвтэй цуг нэлээд хэдэн зардлууд хасагдахаар салбарын хуулиуд орж ирэх юм байна гэж ойлголоо шүү гэрсээ та.